Батулга гэж хүнтэй таныг юусэн үеийн үед нөхцөлд холбодог. Тэгээ угаасаа таны явж ирсэн замчин ч гэсэн холбоотой харагддаг тий. Анх ер нь Батлаг гэдэг хүнтэй хэдэн онд уулзаад ер нь ямар байдлаар уулзж ирсэн? Бетон зурмын үйлдвэрийн төсөл бариад л уулзж ирсэн санд. Сонгуулийн жилийн 4, 5, 6 сард буюу сонгуулийн саруудад бэлтгэл сар болон сонгуулийн саруудад тухайн оны нийт бэлэн мөнгөний гаргалтын 94% гараад байна. Бэлнээр гараад байна шүү. Бэлэн мөнгө ер нь юунд зарцуулагддээ? Гэхдээ тэгээд бүртгүүлэхгүй гэсэн юм л зарцуулагдана ч гэдэг. Хууль бус юмд. Энэ ордонд янзаг гэд фракцыг нэгдсэн юм. Наа чи ингэсэн юм. Зоримд үзэгчтэй та бүхэнд ээлж дугаараа хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдөр манай студид улсын хурлын гишүүн Шижир ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За танай хамт олонноос энэ өдрийн мэнд хүргэе. За ажил ихтэй байна уу? Үгүй яах вэ? Тэгээд өдөр тутмын ажил ихтэй л байна. Би гишүүд их орж ирэх болгонд ажил ихтэй байна л гэдэг. Манай гишүүд чи ордоо орохоор их л ажилтай юм шиг л завгүй л харагддаг шүү дээ. Ялангуяа одоо шинээр болсон гишүүн болсон хүмүүс их завгүй харагдах юм шүү дээ. Хэр вэ нэр? Гэхдээ ер нь ажил ихтэй. Унших судлах юм ихтэй. Тэгээд босруулах юм ихтэй. За мэдээж чи одоо чинь ямар нэг хуулийн зөвлөгөн барилаа гэдэг чинь дан ганц тусал нь орж ирэхгүй шүү дээ тий. Давхар судалгаанууд нь орж ирнэ. За тэгээд тэр чи өөрөө бас яг тэр өгсөн одоо цаасыг уншихаас гадна өөрөө давхар өөр судалгаа яаж харьцуулж үзнэ гэх мэт ч юм уу. Ер нь унших судлах юм. Яаж нюанс гаргаж улс төр хийх үү гэх мэтчлэн дээ. Тэгэл улс төрчий чи одоо бас гол ажил нь улс төр хийх штэ ер нь. Одоо чинь сүүл төр улсын төсвийн юун дээр оруулж ирэхэд төрөл чинь 250-300 сая доллар тэрбум доллар олно гэж бичсэн баг ч дээ тий. Тэгэл тэрийг одоо асууж одоо 250-300 тэрбум доллар олох ч одоо үний юм уу гэж асуухгүй бол нэг бол одоо алдаа гэж хэлэх хэрэгтэй ш нөгөө алдаа гаргасан бол бичгийн алдаа гаргасан тэрийг хэлэх хэрэгтэй. Жинхнээс 250-300 тэрбум доллар одоо олох жоо юм одоо үний юм бол одоо тэрийг эдийн засгийн хувьд одоо нотолж үзүүлэх хэрэгтэй тий гэдэг ч юм уу юмрхаа зөндөл байна л та. За хоёулаа гишүүн болтол чинь нэг ганц нэг юм. Өмнөх ганц нэг юм байдаг яриад. Та Монголын хөлбөмбөгийн холбоо одоо ямар байдалтай байгааг ерөнхийд нь гадарлаж байгаа бах тий. Тийм би юу н харж байгаа. Тий. Та өөрөө ерхий нарийн бичгийн дарга нь хийж явсан хүн. Энэ байгууллага яагаад ийм нөхцөл байдалд хүрв? Таныг байхад ер нь яг ямар хөө нөхцөл байдалтай байв? Байлгав тэгээд хүлээлгэж өгөө. За би Монголын хөлбөмбөгийн холбооны үүрэгч ажлыг хүлээж яг 6 жил болж байна. Одоо 6 жил рүү орж байна. За би 4 жил хөлбөмбөгийн холбооны ерөнхий найрамчаар ажилласан. За одоо сонсох нэ. За миний ойлгосноор бол одоо лигийн тэмцээнүүдээ, хүүхдүүдийн тэмцээнүүдээ, аливаа үйл ажиллагаа зохион байгуулалт маш хүндрэлтэй болсон, санхүү хүндрэлтэй болсон гэж би ойлгосон. За намайг байх үед би бол энийг хаан чамбар Монголын хөлбөмбөгийн холбоо санхүүгч нэг ч одоо үйл ажиллагааны доголд уусч байгаагүй. Харин ч одоо анх намайг авахд яг нэг үлгэд ийм агуулгын аж ахуйн ашаа шиг бетон ашаатай санаж нү те доод давх нь одоо хувц солих хөрөөнүүд нь гэрэлгүй харанхуу залуу орд нь харанхуу иймэрхүү байсан хашаанууд нь ахуус маш их аж ахуйчлал хийсэн шүү дээ. Одоо та 6 жилийн өмнө одоо за нэг одоо намайг очихоос өмнө хөлбөмбөгийн холбооны өнгөрөх ямар хөө байсныг бас нэг харуул. За ингээд зур бас энэ чинь нөгөөлөөс ажилтны цалин 3 дахь нэмсэн баг шүү. Тэгээд яг одоо шүүгчийн сургалтанд шүүгч нь явдаг, мэж комиссарын сургалтанд мэж комиссар нь явдаг. Яг одоо албан ёсны хүмүүс нь тухайн сургалтанд хамрагддаг тийм л болгосон шүү дээ бас. За тэгээд дээр нь одоо та бүхэн өөрсдөө харж байгаа бол одоо зур ажилтныхаа одоо тэр ажиллах нөхцөлтөөнүүд нэлээд анхаарсан. За тэгээд лигийг анхудаа шууд амжилттай болгосон. Би одоо Монголын түүхэнд одоо бол тухайн үед л да өнөөдөр үед биш тухайн үед Монголын түүхэнд хамгийн том спонсордын гэрээнд хийжсэн. 10 үндэс компанид хөрхөр лиг гээд 4 жилийн 500 сая төгрөг гэрээ хийсэн. Тухайн үед бүүн болж байсан. Дараа нь худалдаа хөгжлийн банктай 2 жилийн 1 тэрбум төгрөг гэрээ хийж лээсэн. Харамсалтай намайг гарсны дараа гэрээний өргөө биелүүлээгүйд үлдэгдэл мөнгө авч чадаагүй юм шиг л. За ер нь тэгээд би бол одоо энийг яг зөвхөн дандаа хоёр талтай байдаг. Энийг бол бас хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байсан хүмүүсээс нь асуувал бас илүү та өөрийнхөө сонсох гэдэг хариултыг авч чадах байхаа гэж боддог. Тийм одоо үдчил байгаа хөлтэй ажиллаж байгаа хүмүүс нь тухайд ажиллаж исэн одоо өргөдөл ажиллаж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс нь үдчихэж байгаа бох таныг үнэ ярьж гин удлаа ярьж гин үү гэдэг тэр хүмүүс нь өөрсдөө нотлох үз тийм. Тэгэхээр би нэг зүйл асуух гэдэг нь хөлбөмбөгийн холбоо за та 6 жилийн өмнө очиод ийм гайхалтай ажлуудыг хийжээ. Гайхалтай жоо тексттэй ажиллаж хийсэн л тийм.
тухайн үед за нэг одоогоос нэг 2 жилийн өмнө ч юм уу 3 жилийн өмнө ч юм уу зарим багийн эзэд дээдлих их асуудалтай байна гэж их л одоо сошиал орчинд бичиж те бид нэр бага татчих боллоо гэдэг ч юм уу те янз янзын тэгэл тоглолт фиксинг хийдэг энэ төр гээл те янз янзын зүйл ярьж ирсэн. Яг тиймэрхүү зүйл болоод ит юм. Ер нь тийм дарамт шахалт. За 2 3 жил өмнө матч фиксинг болсныг би мэдэхгүй. Гэхдээ би бол одоос нэг юм аягүй сайн хэлж чадах нь ер нь бас тухайн үед хөл бөмбөг бас модулж гэлж ирсэн шүү дээ. Яг нэг болоход тий саксны холбоо лиг ээж чадахгүй болцсон. За хөл бөмбөгийн холбооч нь шууд дамжуултай талбар зардаг. Бас нэг тоглолтын дээр нэг 2 багийн хооронд тоглолтоос өөр хэмжээний үзэгчд ирчдэг. За би одоо буруу санаагүй бол тухайн тасбараар бас төсөвтэй одоо байгууллагын төсөвтэй орлоготой нэлээд өөр хэдэн төгрөг олцдог тийм байсан. Одоо би зарим тоонууд нь мэдэхгүй байна. За яг намайг ажиллаж исэн хугацааны үед FIFA, AFC олон улсын байгууллагуудын нэг ч зөрчил байхгүй. Би бүр амбардам хэлнэ. Одоо AFC, FIFA-гийнхан монголчууд тэмцээн аваасыг сүлд хүсдэг болсон байсан. Бид нар маш их олон улсын тэмцээн хийсэн шүү дээ. За тэгээд үндэсний жигшээ авах чинь гадаад бэлтгэл хийдэг гэсэн. Би бүр аягүй санд. Залуучууд 23 үндэсний жигшээ охтууд футзалын жигшээ баг 4 газар 4 нэг цаг хугацаанд гадаад бэлтгэл хийж тэмцээнэ хамруулдаг гэсэн. Анх удаага FIFA-гийн friendly match-ыг хийлгэжсэн. За ингээд одоо FIFA-гийн өдрүүдэд бүх өдрүүдийг ашиглаж одоо нөхөрлөх тоглолт өөр улсуудад хийдэг болсон байсан. За AFC-гийн хувьд бол яг одоо ямар улс би мэдэхгүй. Гэхдээ намайг байх үед бол Азийн хөл бөмбөгийн холбоо Монголын нүүрэнд маш сайн байсан. Үнэхээр би амбард юм л нэ. Одоо AFC-гийн ажилтнуудаас бол асууж байна. Маш сайн байсан. Тэгээд монголчуудыг альва одоо тэмцээн уралдааныг одоо хост хийхдээ зохион байгуулах эрхийг аваачаа гэж ийм хүсэл тавьдаг. Бид нар ч маш сайн зохион байгуулдаг. Одоо Монголын хөл бөмбөгийн холбооны лигийн зохион байгуулалтад AFC-гийн бүрт нь одоо танилцуулбал дурддагчжээ шүү дээ. Тийм. Тэгэхээр би бол иймнүүд хэлнэ. Тэгэхээр энийг бол одоо би яриадах нь бас зогсгүй бахалтай тийм. FIFA-гаас Монголын хөл бөмбөгийн холбоонд ер нь хичнээн санхүүжилт өгдөг гэсэн хичнээн төрлийн санхүүжилт жилдээ. Одоо энэ хөл бөмбөгийн холбоо чи асуудалтай болоод ирэнгүүт хүмүүс яриад нь штэ. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос ингээд санхүүжилт өгдөг те. Тэр санхүүжилтийн удирдлагууд нь өөрсдийнхөө сонгуулийн ажилд хэрэглээд ингээд энэ холбоонд гэж битүүгээр болцсон гэл тэгээ яриад байгаа. За би 2020 оны 2 сарын 14-нд миний халдвар тушаал холбоосоор гарсан. За үндсэндээ би 2020 оны Алтан бөмбөгөөс хойш ажиллаа гэсэн. Тэгж одоо 2019 оны Алтан бөмбөгөөс хойш гэсэн үг. Тэгэхээр одоо биний яг албан ёсол 2020 оны 2 сарын 14-нд өдөр зөвлөлт хурлаж тушаал гардаг байхгүй. Энэ хугацаанд бол одоо өдөр зөвлөлт хурлаж ирсэн гэсэн үг. Одоо хэд орлого хэд байгаа би мэдэхгүй. Намайг анх ажил авахад голомт банкнд үлээ одоо би банкнаас голомт авах ганцхан данстай. Тэр мөнгөний орж ирэх гаргаад авчдаг тийм байсан. Хаашаа. Тэр одоо тухайн хүмүүст гаргаад авчдаг. Одоо бэлэн гаргаж аваа зарцуулдаг, дандаа бэлэн төлд өгдөг. Намайг хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн дарах үед юм байгаагүй. Би очиод хамгийн түрүүнд одоо яг санхүүдэнд програм суулгаад худалдаа хөгжил голомт төртэй харьцдаг болгосон байна. Худалдаа хөгжлөөс голомт руу шилжүүлсэн юм. Харьцаад тэгээ бүх юм санхүүгээр дансаар явдаг гэсэн. Бэлэн гаргалт гэж байхгүй. Тухайн үед $250,000 AFC-гээс ордог. FIFA-гаас $500,000 ордог. $750,000 л орлоготой байсан. Тийм. Тэгэхэд тэр чи одоо 15-6 оноо тий. Тэгэхэд долларын ашид байсан та боддоо 1500 байсан шүү дээ. За 1506. Тий. Тэгэхэд одоо долларын ашид. За одоо миний ойлгосноор энэ одоо олон улсын байгууллагаас өгдөг одоо үйл ажиллагааны зардал шүү дээ энэ чинь. Энэ нь бараг 4-5 дахь үрцэн гэж ойлгосон шүү дээ. Тэгсэн баг. Тий. Би бол одоо яг үнэ хэлбэл би тухайн үед 2020 оны одоо 2019 оны сүүлээр одоо ажиллаа өгөхдөө би тухайн их удирдлагатайгаа юм бол муудалцаад гарсан. Одоо санал нийлэхгүйсэн. Яагаад санал нийлэхгүй болсон бэ гэхээр тухайн үед одоо үндэсний дээдлийг чинь яг үнэ хэлбэл би аюул олон залуучдыг хөл бөмбөг хөрөнгө оруулалт хийлгүүлсэн шүү дээ. Аюул олон компаниудыг MT гэдэг компани Улаанбаатар City хийсэн тийм биз. За нэг үлзийгээд манай найз минь Андуу City-г клубыг худалдаж аваад хийсэн. За одоо миний санджаар өөрөө манай одоо бэлгүүн FC 200 нэгс мод болж исэн байхгүй. Одоо ч манай найз хөл бөмбөг клуб одоо санхүүжүүдээр явдаг шүү дээ. Тэгээд тэндээс ямар ч сэтгэл ханамж авахгүй болчих. Орлого нь ийм л байсан. Хөл бөмбөгийн холбоо машингүй. Шүүгчнэр нь хөдөө сургалтанд явах үедээ миний машиныг аваад та нар миний машиныг аваа гэд би өөрийнхөө машиныг жолооч дуугүй болдог л байсан.
Одоо энд ажиллаж байгаа хүмүүс бол мэдж л. Гэхдээ одоо энийг би өөрийгөө ингээ яриад их надад бол чи одоо зүгээр нэг тухайд ажиллаж байсан хүнээс асуух л одоо тодорхой юм ярих үү. Яг зүгээр ажилласан үеийнхээ процессыг ярина гэдэг бол өөрийгөө магтсан биш л дээ. Одоо тэгээд хөл бөмбөгийн холбоо яагаад ийм байдалд хүрч вэ гэж таны хөндлөнгөөс ирнэ харж. Би тухайд ер нь бол яг нэг үлэхэд холбооны удирдлагатайгаа жоохон үзэд бол таархаа болж эхлээд одоо жоохон ажлын зөрүү гарч ирсэн. Тэгээ би бол үл ийм байлаар ажиллаж чадахгүй гэж хэлээд одоо хамгийн сүүлд оролцсон миний арга хэмжээ бол 2019 оны алтан бөмбөг гэсэн. За тэгээд 19 онд 20 онд ажлаа хүлээл гэж өгөөд 20 оны ихэр л дээ. За 19 оны сүүлд. 19 оны сүүлээр 20 онд ажлаа хүлээл гэж өгөө. Та чи ерөнхийлөгчийн тамгын газрын дарагч хэдэн онд болдог? 21 онд болдог л. Гэхдээ 20 оны 2 сар. 20 онд. Тэгээд Цагаан сар өмнөх. үргэлжлүүлээ шууд ажилласан юм байна тий. Яг дунд нь ганц 2 сар. 21 онд гэж бодож ирсэн чинь 20 онд юм байна. За ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хийдгээ. Баттулга гэж хүнтэй таныг ерөөсөө үеийн үед нөхцөлд холбдог. Тэгээ угаасаа таны явж ирсэн замч ч гэсэн холбоотой харагддаг тий. Анх ер нь Батлаг гэдэг хүнтэй хэдэн онд уулзаад ер нь ямар байдлаар уулзж ирсэн? Анх чи нэг хэдэн одоо тухайн чи би бас найзуудтайгаа сургууль мургуулаад өнгөж төгссөн бас нэг жоох нэг компани байгуулсан. Одоо ч манай тэр компани үйлчлэг явуулдаг шүү дээ. Компани байгуулсан байж байгаа нэг бетон зурмын үйлдвэрийн төсөл бариад л уулзж ирсэн сант. Тэгээд ерөөдөө нөгөө төслүүдэд нэлээд орох юм. За тэгээд тэр үеэр бас Монголын Ард Улбаны залуучдын байгууллагын үйл ажиллагаанд одоо оролцоод тэгэл танилцсан да. Тэр чи одоо хэдэн он юм бэ? 2007-8 он. Цааш нь 5 компанитай байлаа. Гэхдээ яг хөл одоо АТ-гэд мэдүүлсэн 5 компани 5 л. 5 тий. Тэгээд таны одоо өнөөдрийн улсын хурлын парламентын танхимд сууж байгаа улс төрд янз янзын албанд тушаал хашиж байгаа энэ байдал чинь Батлаг гэдэг хүнтэй холбоотой юм уу? Гэхдээ одоо жишээ нь би ерөнхийлөгчийн тамгын газрын дараа 2020 оны 2 сар 14-нд томилогдсон. Мэдээж одоо надад Батлаг гэдэг хүнийг би үргэлж одоо хөндлөж явдаг. Ягаад бол бас энэ чинь намайг улс төрийн одоо үйл ажиллагаанд дэмждэг тусалцаа үзүүлсэн тий бас одоо улсын дэмжлэг гэж яддаг ч улсын дэмжлэг үзүүлсэн. За бас залууга одоо намайг одоо залуу гэж одоо халгалгүйгээр надад бас төрийн маш өндөр хариуцлагатай албан тушаалыг санал болгоод ажиллуулсан. Тэр бас миний өнөөдрийн одоо парламентд орж ирэх ажиллах юмны бас нэлээд том хувь нэмэр шүү дээ. Яг нэг болоход тэр өнгөр чинь бас би энэ улс төрийн үйл ажиллагаа одоо төрийн ордны улс төр гэдэг ч юм одоо юу гэдэг таны асуудыг бол тэр өнгөр мэддэг болсон. Тэр нь надаас маш том ажлын туршлага. Би энэ одоо надад ингэж итгэл хүлээлгээд ажил одоо хариуцсан бол маш их талархдаг. Би энийг зөвхөн хэлдэг. Тэрнээс одоо яг санхүүгийн ч юм уу бизнес амарлал байхгүй шүү дээ. Таны үзэл бодолд нөлөөлдөг үү? Үзэл бодол нөлөөлнө гэхээр яах юм? Мэдхгүй одоо та юу гэж ойлгож чинь зэрэг үзлээ та өөрийнхөө юу гэсэн. Та өөрийн гэсэн үзэл бодолтой шүү дээ. Тэр үзэл бодлыг чинь та илэрхийлэхэд тэр хүн нөлөөлж байна уу ер нь? Гөө яг хөө тэгээд санал нийлэх юм байна, санал нийлэхгүй юм байна. Санал нийлэхгүй бол би тэрийг энэ дээр ч би санал нийлэхгүй байна гэж хэлчихдэг. Одоо ер нь яг ямар харьцаатай вэ? Хуучны харьцаа тэгэл тогтмол байгаа л ингээл явж байна уу те? Гөө одоо ч барыг уулзаагүй нилээдэн сар болж байна. Угаасаа шуулганд ирэхгүй байгаа юм шиг байна. Тэгээд уулзахаар зөвхөн шуулганд уулзах шүү дээ. Харин улсын хурлын дарга чинь шуулганд нэрвэлдэг болно гэдэг талаас улс төр хийгээл амжиж хэлээ шүү дээ. Тэр хүнээр тэгэл улс төр хийгдэл багт өөрсдөө л хийх. Одоо ингээд нэг ийм байдал зүгээр анзаарагдлаа. Мэдгүй магадгүй биш ч гэж магадгүй. Ордонд ингээд за яг ингээд Батлаг гэдэг хүнтэй холбогддог те нэг юм хоёр гишүүн байна. Нэг нь одоо мөнх хүйсгэлэн гишүүн, нөгөөх нь та байна. Тэгээ энэ хоёр хүн ингээд нам дотроо нэг юм яг ингээд тусгаарлагдчихад байна уу? Энэ Баттулгынх ингээд нэг юм хүмүүс нэг жоохон холоор зүрх ч юм уу те нэг тиймэрхүү юм болоод байна уу? Холоор зүрх ч юм байхгүй л те. Гайгүй нэ. Гайгүй. Одоо би намынхаа өдөртмөн үйл ажиллагаанд оролцоод явж байгаа шүү дээ. Одоо өчтөр чи манай намын ажилтнуудаас над руу хэрэглэх газраас яриад 12 сарын 10-ны Алс намын баярын юм дээр та очноор оролцсон шүү гэдэг яваалах шүү дээ. Жигсаалтаар орж ирсэн намын жигсаалтаар. Та арчилсан намд хэдэн жил ажиллаж байлаа. Сая нэг дараагаар дарагт нэр дэвших гээд. Тэгээд юу н хүрээгүй юм шүү те. Яг тэр нэг шаардлага хүрээгүй юм шүү. Яг дөрвөн шаардлага нэг нь хүрээгүй. Тийм. Тэр хэдэн жил ажилласан? Би ажилласан жил үндэсний бодлогоор нэг гишүүн энэ төр бол бүгд төрсөн шүү дээ. Тий. Тэгээд 18 настай би Алс намд ажилласан.
За тэгээд 18 настайгаас эхлээд ер нь анхан шатнаас ахуулаад ер нь үндэсний бодлогын ороо за энэ хөрлөгийн гишүүрэл ингээ бүх шатанд дамжсан. Нийслэлийн намын орооны дараа нийслэлийн намын орооны гишүүн, үндэсний бодлого орооны гишүүн ингээд яг энэ юутай бол юутайх л одоо манай намчин бол өөрөө бас их тийм яг нэг л тийм ил тоод тэгээ бас асуудлуудаа шууд ингээд хоорондоо ярьцдаг тийм нам штэ ингээд одоо яг нэг л ардын нам шиг чимээгүй их ингээд хоорондоо үзэж байдаг одоо зөрчилдөд байдаг. Тэгээс одоо ингээд хоорондоо чимээгүй зөрчилж байгаад амар том хагарч шít. Манайх ч юм бол тийхгүй. Одоо бол манай арсан бол яг ийм нэг л рүүгээ илүү нээлттэй, зэгцтэй, зохион байгуулалттай боловсрол руу явж байна. Тийм учраас бас үнэхээр баяртай. Чагсаалтаар оржсэн. Таныг чагсаалтаар орж ирэхэд ямар шаардлага чагсаалт? Гантумар дарга надаа би яг хуу ер нь бол нэг үлэхэд бол бас нэг 28 24 он улсын хурлын сонгуульд бэлдээдээ гэдэг дэвшиндээ гэдэг чимээгүйхэн бэлдэжсэн. За заримдаа чимээтэй бэлдэжсэн баг. За чинь яг нэг л би чинь говийн бүсэд дундуур дэвшин гээд бас нэг дундуур руу ч бас ингээд уулзцхан байгуулдаг. Бас тэрнгэр чинь нутаг орнороо бас нэг явдаг. Тийм байсан би ч өөрөө дундуур аймагт ард өгсөн шүү дээ. Тэгээд би намын даргаад одоо 2024 оны цагаан сарын үеэр их юм уу цагаан сарын дараа их юм уу уулзаад би ингээд 24 оны сонгуульд нийтж хүсэлтэй байна. За би намын бүх шаардлагыг хангана гэсэн намайг нэг 4 сарын сүүлээр үлээ 5 сар ихэд удаад чамайг говь төшүүлэхгүй. Чи чамайг би одоо залуучдад төлөөлөө жагсаалтанд авъя гэж хэлсэн. Тэгээд гантумар дараа надаа тэгээд гантумар дарга бол намайг жагсаалтанд авсан. Тэгээд бас нэг одоо юу гэх одоо тухайн одоо намаас нэр дэвших бүхэл бол шаардлага байх гэсэн. Яг гоо тэрэн дээр гантумар дараа надад тэгсэн чи төрийн ажлын туршлагатай бас төрийн өндөр албан шалгаж хийсэн туршлагатай учраас бас чамд жагсаалтанд авахд бол болж байна л гэж хэлчихсэн. Нөгөө холбогдоод идэг таны холбогдоод хүн бол ямар нэг нөлөө байхгүй л. Нөлөө байхгүй тий. Байхгүй гайгүй тий. Та хэд одоо ингээ нэг залуу гишүүд арчилсан залуу гишүүд орж ирээд нэг жил гарсан болчлоо. Тэгээд арчилсан нам яг таны төрөний хэлдэг шиг юм нээлттэй тий. Юу болоод байгаа нь ингээ гаднаас нь харахад мэдэгддэг, уншигддаг тийм нам. Харцсангуу гайгүй. Тэг ингээ фракц болж байгаа шиг байна л да. Одоо ингээ нөгөө зарим нь ингээл хуучин гишүүд байгаа шүү дээ тий. Тэгэл хизээний л амар их фракцтай байдаг үстэй дотор арчилсан юм чи. Одоо дахиад шинэ фракцууд нэгдээд байгаа шүү. Энэ ордонд янзаг гээд фракцыг нэгдсэн юм уу? Наа чи ингэсэн юм аа. Нэг парламентын ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагын 40 нас хүрээгүй парламентын гишүүний хөтөлбөр байд юм байна. Тэгээ тэрний тухайн төр хөтөлбөр яригдж байгаад за яг 40 нас хүрээгүй хэдэн гишүүн боо ингээд тоолсон байхгүй. Тэгэхээр нэг миний одоо санжаар 22 илүү 23 байсан. Тэгээд за нэг бүгдээрээ цугч нэг хоол идэв. Тэгээд нэг юм Viber group нээсэн. Тэгээд энэ групп ч одоо юу гэж нэрлэх юм бэ гэхэд би маазраад янзаг гэж бичсэн байхгүй юу. Тэгэл тийм болсон. Тэрнээс тэр чинь нэг фракслаад байгаа чи бас байхгүй шүү дээ. Фракслаг юм уу? Фракс байхгүй. Тэр чинь зүгээр л яг нь 40-наас өрөөгөө парламент өсөж байхгүй. Ер нь бол бас мэдээж нэг үед ингийн залуучууд чинь бас үс дуудлага оролцоо байна. Мэдээж одоо зарим зүйл дээр бол санал оноо одоо нийлэх тийм бол зөндөл байна шүү дээ. Яаж бодсон. Тэрнээс нь яг нэг фракс байгуулаад янзаг гээл ингээл тэр нэлсэн баг. Тэрсэн зүгээр л нэг хоол идэх гэж нэг тэр хөлбөрийн талаар мэдээлэл авч нэг хоол идэхлэж суглуулахаар би маазралдаг гэж бичээл янзаг гээл тэр болцсон байхгүй. Одоо арчилсан намын ер нь дотоод асуудал хэр вэ? Нэг хэсэг их л зовлоо шүү дээ. Одоо 100 зэгцсэн. Гайгүй нөө. Одоо манай намын дараа бол нээлттэй зэгцтэй намыг бий болгох нь гэж байгаа шүү дээ. Тэгээ өмнөх нь л бас маш их ажиллаж байгаа шүү. Одоогийн дарагтай хэр сэтгэл хангалуун байна та? 100 сэтгэл хангалуун ба. Яг ямар одоо ажил ер нь иймэрхүү ажил хийндэ гэ. Та одоо мэдээж хуралдаал яаж байгаа. Та намын дараа төрөлсөн хүмүүний хувьд те өөрөө дотроо үзэл бодолтой байгаа шүү дээ. За намаа бол ийм болгочвол бас нэг юм те мөрөөдөлбөр ч юм уу тиймэрхүү юм ботсон байж таар. Одоогийн дараагийн чи ер нь яг ямар зүгчийг нь таалагтаад өсөлтөө илэрхийлсэн харамслан би материалын хугацаанд нь бүрдүүлж чадаагүй. Ягаад бол зарим шаардлагатай материалыг би энэ одоо цаг тулж мэдсэн. Тийм учраас одоо өсөлтөөгөө мөнгөний л өсөлтөөгөө тэгээд цагаар дараагийн одоо хамгийн анх намын дараа уулчаад нам дээр хамгийн их гаргасан тушаал бол бодлогын судалгааны хөрөлдөг байгуулсан. За тэгээд тэр бодлогын судалгааны хөрөлдөнгийнхээ хажуугаар одоо бодлогын судалгааны хөрөлдөнд маш олон эрдэмтэн залуучуудыг одоо эрдэмтэн профессор цуглуулад бодлогын стандарт хэлж тэр бол надад маш их таалагдчих. За хоёрдугаар нь одоо энэ намын шинжилгээний дөрмийн шинжилгээний асуудлаар
бас их тийм айтайхан ажиллаад байна гэж үзэж байгаа. За бас гадаад харилцаагаа сэргээх гээд бас нэлээд сайн ажиллаж байна. Тэгэхээр одоо бид нэр одоо намын дараа дэмжиж явж ил одоо 28 27 28 оны сонгуулийг одоо дараалсан ялгал ийм зорилготой шүү. Улс төрийн нам ч өөрөө бас гол зорилго нь ч өөрөө мэдж байгаа үстэй тий. Бүлгийн даргын асуудал яригд адилхан танай одоо дарга нь бүлгийнхаа даргын ажлыг өгөхгүй ингээд гүрийгээд ах юм а гэдэг ч юм уу тий. Гүрийгээд байгаа ч юм. Ийм зүгээр шуум сонссон л доо. Одоохондоо энэ эрх хөрөгч намчныг дотооддоо жоохон асуудалтай байна. Тийм учраас ер нь бүлгийн даргаач хийгээд намынхаа даргаа хийгээд ч явдсан нь ер нь дээр байдгийг шүү гэж одоо танаа намын ахмад зарим нэг хүмүүс зөвлөсөн гэж тэгээд төрхөн хугацаанд бүлгийн даргаа хийгээд байгаа гэж сонссон. Бүлгийн дарга өгье гэж байна шүү. Тэг өгье гэсэн л дээ. Яг хөтгтээ цаг хугацаа нэрэ болоог байгаа. Энэ эрх хөрөгч намыг ер нь яах гэдэг нь гэдгийг харж ээж шийдээл гэсэн. Тэг яг зөв сая цаг хугацааны үед одоо энэ үндсэндээ 9 сарын 12-нд бас одоо сая ч одоо нэг 2-7 хоногийн өмнө 11 сарын 15-ны хүртэл одоо нийтдээ нэг 56 хоног шахуу энэ Монгол ардын жооронд зөрчилтэй байлаа шүү дээ. Тэгэхэд энэ үед бол бүлгийн дараа намын дараа хоёр нэг байснаас зөв гэдэг харууллаа шүү дээ. Тийм шүү дээ. Харин тийм л шалтгаантай. Тэгэхээр одоо зөвл байсан байгаа үст үр дүнгийн харахаар. За одоо хоёлоо нэг хуулийн төслүүд эдийн талаар ярьчих. Та ер нь гишүүн болоод одоо орж ирээд хичнээн хуулийн төсөл санаачлуу. Тэгээд бусад гишүүдтэй хамтарч хуулийн төсөл өргөн барив хэр амжилттай явж байна. За өнөөдөр хилцэгсхийн тэмцсэн одоо тамхины хяналтын тухай хууль дээр би бас хамтран өргөн барьсан гишүүдийн нэг 78 гишүүний нэг. Тэгээ мөн бас төвшин гишүүний одоо бланк дээр өргөн барьсан нийгмийн даатгалын тухай хуулийн дээр бас би хамтран өргөн барьсан гишүүдийн нэг. За одоо би яг өөрөө бол дангаар бол одоо сонгуулийн тухай хууль дээр бол сүүлийн бараг 4-5 сар үндсэндээ бол нэг хаврын чуулган хааснаас одоо хуульчдын баг суулгаад нэлээд ажиллуулсан одоо 12 сарын дундуур өргөн барихаар төлөвлөсөн явж байгаа. Гэхдээ бас би мэдээж дангаар өргөн барихгүй гişүүдтэй хамт өргөн барина. Тэгээд зөв миний бланкн дээр л явах байх тийм. Тамхины хяналтын тухай хууль гэж. За энийг 78 гишүүн ерөнхийдөө энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байна гэд гар үсгсүүрээд өнөөдөр чуулганаар ороод хөгжлийн баримтлалын хувьд хилцэх ёстой байна гэд батлуулчлаа тий. Санал гаргаад. Тэгээд хилцгийг дэмжиж баталсан шүү дээ. Хилцгийг дэмжижлээ. Тэгээ энэ дээр ер нь таны өөрийн ч үзэл бодол яг ямар юун дээр юу гэж байх юм. Та чинь тамхи татдаг уу? Буруу гэдэг юм аа. Та чинь тамхи татдаг уу? Веб хэрэглэдэг үү? Веб хаяа хэрэглэнэ. Би чинь алин хэрэглэдэг үү? Тэгээд бид өнөөдөр чуулган дээр хэлсэн шүү дээ. Та нар ирээдүйд хүүхдүүдэд тамхи татдаг байхыг хармаар байна уу? Тамхи татдаггүй байхыг хармаар байна гэж. Тийм биз? Одоогоор ингээд хуучин одоо манай Эрдэнэ чимэг гişүүл маш сайн хуул санаачлуулсан шүү дээ. Одоо тухай чи бид нар ч бас залууч байж хаяа нэг найс нөхөдтэйгөө орж гарна. Тэгэл нэг маргааш нь гэртээ өмсөн хувцас өндөрлөхээр өндөрлөхийн аргагүй нэг тамхи болдог. Тамхи татдаггүй мөртлөө би өөрөө ингээд дам тамхилтын нөлөөгөөр маш их орддог. Тийм байсан. Ямар ч энэ асуудал шийдэгдсэн. Тэгэхээр хууль ямар нэгэн байдлаар үрдэн өгöd байгааз одоо гол нь хэрэгжүүлж байгаа. За одоогийн байгаа өнөөдрийн төр хууль дээр одоогийн төр хууч Эрдэнэ чимэг гişүүний хууль дээр чинь бол ер нь бол тамхи гэдэг нь одоо татах сорох тий ийм зориулт бүхий одоо тамхины урлаас гаргаж авсан бүтээгдэхүүн хэлнэ гэдэг ингээд ганцхан томьёор илэрхийлсэн баггүй. Одоо бол тэр 3-1-1 заалтан дээр одоо навчин тамхи, удаа тамхи, шиша одоо бидний санаар ярьдаг те ингээд бүгдийг нь оруулж өгч байгаа. Гэт одоо ингээнээр ярих юм бол навчин тамхи нь хуулийн зохицуулалттай. Одоо гайлын хуулийн зовлон гэдэг байгаа байхгүй. Веб болон захлагын тамхи, электрон тамхи энэ хуулийн зохицуулалтгүй. Тийм учраас электрон бараа нэрээр зарим гайлын бүрдүүлэлт хийж байгаа. Тэгвэл тамхи л бол тамхи. Тийм биз? Адилхан тамхи. Тийм учраас хуулийн зохицуулалт нь адилхан байх ёстой гэдэг хамгийн ихний байр суурь. За хоёрдугаарт тамхинаас хамаарат нэг одоо жил бүр нэг энэ одоо тоо нэмэгдэл юм байл 4000 орчмоос 4300 орчим ингээд тамхинаас хамаарат ямар нэгэн байдлаар нас орж байна. За энэ бол маш том юм шиг. За гуравдугаарт одоо тамхины борлуулалтын одоо манад одоо орж иж байгаа импортын хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Жишээ нь 2024 онд 3.1 тэрбум ширхэг янжуур одоо нийт үнэлгээ 59 сая долларын одоо янжуур тамхи импортоор орж ирж ирсэн бол энэ жил 3.5 тэрбум болоод 66 сая болчихж байгаа. За веб хамгийн анх одоо тэр бүртгэлтэй байхад 4700-аас хэлж ирсэн бол одоо өндөр 8.2 сая ширхэг. Тэгээд эн чинь өөрөө электрон тамхи чинь төхөөрөмжтэй нэг 21.1 сая доллар.
За тэгээд ямар нэгэн одоо нэг цэнгэлдэг тамхинууд шүү дээ. Тэдний шинг нь 18.9 сая доллар, ингээд 40 сая доллар. Тэгээд янжуурын 66 сая долларыг 106 сая долларын зах зээл ямар нэгэн байдлаар хөндөгдөж байгаа байхгүй. Энэ дээр л зарим хүмүүс их хэмзэг байх шиг байлээ. Тий. Тэгээд ер нь гол асуудал нь одоо би зүгээр танд ингээнээр хэлэхэд за веб болоод тамхинаас гаргадаг хэрэгсэл гэж. За зүгээр ингээнээр бодъё. Та бидний 14 5 та хүүхдүүд таны том хүүхдүүдтэй Одоо 13 та. за 14 5 та хүүхэд ямар нэгэн байдлаар ингэ веб хийгээ ингэ сураад ингэ дадал зуршил болчихно доо. Тэгвэл вебнийхэн дараа юунд орох вэ? Ер нь бол хүний чинь зүрх сэтгэлнээс бас нэг дадал зуршил өдөрдөг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр ингээд муу дадал сурцсан хүүхдүүд дараагийн юмруу л ордог. Энэ ч дэлхийн нийтээр судлаад хориглоод ингэ яваад байна шүү дээ. Тэгэхээр чи одоо анхаарах ёстой хууль бол зайлшгүй мөн шүү дээ. Би бол тэгж л бодож байна. Одоо чинь та өөрийнхөө хүүхдийг тамхи татдаг гэж болчвол яана гэж төсөөлөлтөө. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх ажил хийх ёстой байгаа зү. Тийм. Би яг энэ хуулийн төслийн ерөөхдөө харж ирсэн л да нэмэлт өөрчлөлтүүдийн. Тэгээ надтай номын чимэг гишүүнч ирээд ярилцж ирсэн санаачлах жах та. Ажилласан уу ер нь зарим нэг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нь хасаг яг тэр чигээр явж байгаа. Тэн дээр нэг ийм зүйлүүд явж ирсэн байхгүй. Одоо жишээлбэл амт оруулагчтай веб болон янжуур тамхиг зарахыг хориглоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монголд одоо ерөөхдөө л яг л нэг за янжуур зарагдлаа гэж бодоход тамхины амттай л янжуур зарагдах юм байна. Веб-н зарагдах юм бол яг л тийм тамхины амттай веб л зарагдах юм. Биш одоогийн төсөл дээр яг гол агуулга намд өндөр нэг хориглоноос мөн гаа гэж нэг өгөрцөн байгаа юм. Одоо гаа болон гэдэг ингээд одоо өргөн барьсан байгаа төсөл дээр нэг гааны амттай тамхиг өлөмчрөх байдлаар нэг орцсон байгаа даа. Гэхдээ энэ чинь хилцүүлгүй үеэр бол одоо гой зарчмын зөрүүтэй сандаргаал асч байна. Тийм зүйлүүдэд анхаараасаа гэж бодож байгаа. Одоо жишээлбэл энд нөгөө нэг зарим нэг хүмүүсийн татаад идэг нэг амт оруулалт хойдлын ингээл хаглал амт орчдөг тамхи өгдөг штэ тий. Тамхи татдаг болохоор мэддэггүй. За байгаа та хүмүүс харж л хэлсэн билгүй дээ хажууд чинь татчих. Тэгээ тиймэрхүү тамхинуудыг татуулахаа одоо заруулахаа болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бас нэг хүний сонголтонд нөлөөлөд байгааз. За насан туршсан өөрөө тамхи аваад татлаа гэж бодоход тэр нэг татж байгаа дараас нь гаатайг нь хаглаад татдаг хүн байж болно шүү дээ тий. Заруулахаа болох биш шүү дээ. Заруулахгүй болох бүр тийм байгаа. Амт өндөр орчхоор тэрийг хориглож байгаа юм. Андаас тамхины амттай тэр хамгийн чин цахилгаан тамхин та нар гайлаа төлөөд нөөтөө төлөөд онцгой албантай төлөөд оруулаа л гэж байгаа шүү дээ. Гүү. Та тэр хуулийн төслийн аль заалтыг хараад байгаа. Хараараа та. Би бүр номын чимэг гişүр яг наашаа суулгаж байгаа. Та ингэх гээд шүү гэсэн чинь үгүй хамаагүй наадах чинь бид нэр оруулнаа гэж хэлжсэн бохгүй. Үгүй одоо энэ хууль дээр чи юу гэж оруулж байгаа гэхээр одоо тэр электрон тамхи, цахилгаан тамхи тий. За одоо таны дээр асуудаг цэнгэлдэг тамхи тэр чинь цэнгэлд юм байл л шүү дээ тий. За айкос одоо уурын тамхи гэдэг чинь бүгдийн тамхи гэдэг төлбөрт нь оруулаад алхам зохицуулт хийж байгаа шүү дээ. Тийм. Тэрийг бол мэдж байгаа шүү дээ. Татврын яг ижилхэн болгоод тамхи гэдэг зохицуултанд оруулъя гэд. Тэнд чинь ингээд дотор нь амт өнөр оруулдаг, амт өнөр агуулсан тамхин бүтээгдэхүүнийг зарахгүй гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зүгээр тамхины амттай тамхи тэр утаа тамхи янжуур тамхиг татчуулна шүү дээ. Тий, харин тийм тэгээд л байгаа байхгүй. Тийм тамхины л амттай зөвхөн утаат болон янжуур тамхи тат гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй бол наад одоо тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа газар за тэр би одоо тэр Сингапур хориглох үеийнхэн одоо тухайхийн нэмийг үнсчилсэн. Тэгэхэд бол үндсэндээ амт өнөр чин уруу татагдаж вебд ороод янжуур тамхинд орд юм байна л гол үндсэн тэр л юм л шүү дээ. Гөө. За яах вэ? Би бол ингэж яриад байгаа юм танд. Та болохоор арай нөгөө нэг мэдгүй яг үнэхээр мэдгүй яг ингэж яриад байна уу? Одоо ингээд тамхич янжуур тамхич нь дотроо олон төрөл байгаа шүү дээ. Амттай, амтгүй тий. Ингээ гаатай, гаагүй гэд. Тэр янжуур тамхиг тэр гаатай, гаагүй, амттай, амтгүйгийн тэнд нь үлдээчихэл гэж байгаа байхгүй. Тэрийг хүн нэгэнтэй л насан туршдаг хүн зарах юм бол тий. За тэр веб харин та зохицуултаа хийгээд тэрэн дээр амт өнрийг ярьдаг юм уу тий. Тэгээ ярьчихаа л гэж байгаа байхгүй. Тэгхийн гут үгүй эн чинь яг ижилхэн байх ёстой гэж ярьж ирсэн байхгүй. Тийм учраас зөвхөн тамхины амттай л тамхи веб татуулнаа. Бусдаар бус зүйлийг хориглоно гэж хэлсэн байхгүй. Тэ харин тий би сая тэгж хэлээд шүү дээ. Тийм тэгэхээр чи энэ чинь хүний нэг сонголтод нөлөөлөд байгаа шүү дээ. Тэр хүн зүгээр ингээ янжуур тамхины хойдлыг ингээд хаглаад амт оруулдаг тийм тамхи
болохгүй л болчих. Гэхдээ яг ер нь бол ийм хорч урсалчин одоо яг нэг үгэлэхэд бас хэдий тухайн хүний сонголч гэсэн чинь ямар нэг бодор хуулийн зохицуулт хийж өгөхгүй бол энэ чинь бүр л алдсан нөөс. Тийм. Би хуулийн зохицуулт хийх ёстой гэдгийг нь бол би 100% дэмжиж байгаа шүү дээ. Та эдийг оруулж байгаа хуулийн төслийг. Тэгээ одоогийн хүүхдүүдийн веб-ийн хэрэглээ те ямар аимшигтай болсон бэлээ. Бид нар гадуур явж байхад л хажуугаар өсвөр насны жоох Гангараа гэж бодоод шүү дээ. Яг өнөөдөр чуулган дээр золж байгаа л гişүн яг үнэнгээр ирсэн шүү дээ. Би 7 настай тамхи татчихсан тий. Одооны хүүхдүүд ингээд гой харагдах, кул харагдах гад энэ вебийг ингээд татаад байна тий. Тэр түүнээс биш нөгөө дуртаадаа ч юм уу орцсондоо биш тий. Тэгээ нөгөө гой харагдах гэж татчихагаад сүултээ ингээд баг татсан. Харин тий. Тэгээ орчдөг байхгүй. Зүр веб анханасаа тамхины үнэтэй бол өсвөр насныхан бол орохгүй шүү дээ. Тэгээ харин вебигээ тэгээ зохицуулчих болдгоо юм л хийж байгаа. Харин тэгээ зохицуулчих шүү дээ. Харин нөгөө янжууртай үлдээчүүл яад юм бэ лгээд байхгүй юу та. Чи баг янжуур лобби юм шүү. Гэхдээ энэ чинь бас нэг хүмүүсийн сонголт байна. За ингээд тамхины хяналтын тухай хуулийг өнөөдөр хэлцээд ингэлээ. За та мэдээж бүх талаар дэмжиж байгаа. Одоо нөгөө нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нэг айхтар юм явж ирсэн шүү дээ. Уг нь тэр чинь хэдэн сарын өмнө лээ бараг л яг хаврын чуулган 5 сард л та. Тэгээ эн чинь нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийг нөгөө байгууллагаас төлдөг хэсгийг бууруулъя гэх юм шиг ийм юм. Одоо та энд ажил олох шүү ажилтна уу? Би ажилтан байна. За дөнгөлт одоо ажил олгогчоос танд хоол, унаа, урамшууллын мөнгө өгөхөр тэндээс нийгмийн даатгал аваад байна шүү дээ. За нэг төлөөний мөнгө гэж өгдөг тий. За хоолны мөнгө гэж өгдөг, унааны мөнгө гэж өгдөг. За жоох урамшуул өгдөг. Тэгэхээр тэндээс нийгмийн даатгалын шимтгэл аваад байна шүү дээ. Энийг л болчих гэж байгаа байхгүй юу? Амар ингэ. Тэгэхгүй бол манайх ингээд давхар юу аваад шүү. Цалингаас нь нийгмийн даатгалд аваад, урамшууллаас нь аваад тэр чи одоо та ингээд хоолны мөнгө аваад тэр хоолны мөнгөөр хоол худалдаж авах чинь нөгөө талд нөөц төлөгч бол одоо давхар татварлаж төгөх. Энэ талаа дахиад нийгмийн даатгал төлөөд энийг л болиулчих гэж байгаа. Тий, давхар төлөө. Тий, юу маш ингээл ойлголт шүү. Тэгээ энэ тэгээ юу болов? Энэ чинь Монгол ард нам хөлөгдсөн шүү. Юу гэж хэлэх? Яг хилцээд хилцэсгээ шийдээд нэг 20 гишүүд асуулттай явж исэн. Нилээ эн чинь нэг юм нилээ хилцүүлэг болсон да та тэрийг санаж байгаа бол тэгээд тухайн үед нэг 10 гаруй хурлын гишүүд үг хэлсний дараа юу болсон бэ гэхээр Монгол ардын намын төр завсарж агаад тэгээд засгийн газраас энэ одоо нийгмийн даатгалтай хуулийг өргөн барих гэж байгаа маа. Үүн дээр хамт өргөн барьчаад төвшин гişүн хуулиа татаа авчих гэсэн. Тэгээд бараг 30 минут бараг чуулганы чинь төрсүүдийг хаасан баха. Тэгээд би төвшөө наа чи хөлгтий шүү, худлаа шүү. Ингээд нэг хүмүүс ингээд асуулт хариултад дуусах бол наач хилцсэн болоо явчихнаа. Хилцүүлгийн явж шийдчихье гэсэн. Тэгээд дараа төвшин гişүн тэднэрт итгээ татцсан. Тэгээд бид наадалж хөлгтөндаа гэдэг. Тэгээд хөлгөлөгдсөн шүү дээ. Одоо хүртэл байхгүй. Одоо хүртэл байхгүй. Тухайн үед чинь ерөнхий сайдаар оюун эрдэнэ байсан тий. Одоогийн ерөнхий сайд та хэд ингээд дахиад хандахаар ер нь яах вэ? Ер нь та хэд одоо энэ асуудлаа дахиад сөхөө гаргах гэхээр яг юу асуудалтай? Наа чи юмэр 24 оны 7 сарын 4-нд хэлж эхэлсэн юм байна. Зонголоос өмнөх юм да. Тий. Тэгээд одоо засгийн газар нэг хууль санаачлагч нь өөрөө татчихаар засгийн газартайгаа одоо хамтарч орох юм эсвэл одоо өөр гүшүүний планкн дээр дахин өргөн барих юм бүтэл асуудал байгаа. Энэ талаар бол яг үнцэнтэй сая төсөн бүсгүүд бол ярилцаагүй. Тэгээ улс төрийн нөхцөл байдал энэ төр гэдэг. Тий. Ер нь бол одоо нэг татварын хуулинд дээр чинь 30 төрлийн аливаа нэг татвар байгаа шүү дээ. Тэгээд 2016 онд ч одоо ардын намж ирэх барихтаа бид нар татвар нэмэх вэ гэж амлаж гарч ирсэн. Түүнээс шидэн төрлийн татвар нэмэх гэж бодож байна. Мэдгүй одоо нэг үндсэн нэг 5 6 төрлийн татвар байна. Тэрнээс хойш түүнээс хойш сүүл автомашины татвар нэмэгдээд 10 төрлийн татвар нэмлээ шүү. Одоо за яг татвар нэмсэн дээр ер нь ингээд татвар нэмэхээс өөрөөр төсвийг төвлөрүүлэх боломж болцоо ер нь юу байдаг? Яг уу та анзааргүй магадгүй би бол ингэж байгаа юм. Нийтдээ энэ төрд чинь нэг 120 орчим их найдын хөрөнгө өгд юм байна. Одоо төр хөдлөх болон хөдлөхгүй. Тий хөдлөх болон хөдлөхгүйгээр. За эхнийх нь энэний менежүүдийг зөв хийх юм бол бид нэ заавал нэг татвараас одоо нийгмийн даатгал хүний хоолныхын мөнгнөөс бол нийгмийн даатгал аваад шаардлага байхгүй. Хоёрдугаар төрийн компаниудын хувьчлыг зайлшгүй хэрэгтэй. Одоо үндсэндээ нэг хоёрхан компани ашигтай ажиллаж шүү дээ Эрдэнэс. Тэр 120 хэдэн төр хэмждэг компани байдаг байх шүү тий. Яг уу тэр чи яг 119 гэдэг баг тий. Тэгээд нэмэх нөгөө нэг орон нутгийн хэмждэг компаниуд чинь ингээ 4 5 зулчдаг байхгүй. Тий. Тэгээд тэрний чинь нэг 100 их найд нь одоо засгийн газар гэх юм уу одоо төрийн 20 их найд нь одоо орон нутгийн хэмждэг гэж дээ. Тэгээд чинь би нэг 2.7 их найдтай автомашин нөлөөлөх шүү дээ тий.
Тэгэхээр энэ мэд одоо өргөө зарлуудаа бууруулахад л биднэрт бол маш хэмжээний боломж байгаа байна гэж. Урсгал зардал чинь одоо 2016 оноос хойш бараг 5 дахин ингэж данхаачиж байгаа юм. Урсгал зардал чинь л нэмэгдээл ахаар орлого тодорхой хэмжээнд багасгал энэ урсгал зардал чинь одоо тэжээж чадах болчихно. Артерийн сударч зогсчих байхгүй да. Тэгэхээр урсгал зарлаас өөр тэнийг одоо танах тийм маш их боломжууд байна гэж ингээд яг хөөхтэй эдгээр үнэг тех сонирхолтой юм байна лээ. Ягаад сонирхолтой гэхээр миний ойлгосноор бол үнэг тэр төрийн өмчтөг хөрөнгөд төр чинь эрх барьжин намынх л очиж удирдлагаас санхүүгийн менежмент хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо зарцуулалтаас салах сонирхолтой байд юм байна л гэж ойлгосон. Одоо зөв танд ганц жишээлбэл өгөхөд Орхон аймгийн бусдаар гүйцэтгүүлсэн арга хэмжээний зардал гэдэг нь одоо 2016 онд 902 тэрбум төгрөсөн. Одоо 12.6 тэрбум төгрөг. 10 дахь өссөн байна шүү дээ. Гэхдээ ийм зардал маш их. Тэгээ нөгөө бичиг бид нар чинь нөгөө захим улс олно гэж бүгдийг захимаар хийдэг болно гэсэн бичиг хийсэн зардал чинь одоогийн улсын хүрээнд дарагч захим харилцаа өгчлөл би сайн таах. Тэгэхэд бичиг хийсэн зардал чинь ингээд зарим газар 5 дахь өсөж байгаа. Жишээ нь дахиад нэг юм болж одоо ингээд юм төрийн байгууллага шинээр барихаа болоо. Зургуул цөлөвчөөрэй тий. Нэг 15-аас 20 хүнтэй аймгийн одоо нийгмийн даатгалын газруудад тэнд 3-4 давхар байшин барьж ямар шаардлага байхгүй. Гэхдээ тийм шүү дээ. Тэр чинь хуучин аймгийн захиргаандаа бүх төрийн байгууллагын орны 22 байгууллага байгаа шүү дээ. Бүгд орон суучдаг ус. Одоо баг бүгд тусдаа барьт болсон. Арай л иргэдийн урал засаг даргын тамаа газар ер нь тусдаа нэг байраа цуухгүй байна. Тэгээ эдгээр чинь ингэж эдгээр чи юу авах те энэ эрх хөрөгч нам чинь өөрсдөө ингэж хөл гараа өсөрдөг юм шүү. Тэгэхгүй бол болохгүй л ялагдаж ш дараагийн намар. Тий. Төрийн мөнгөөр төрийн бүтцийг ашиглаад сонгуул хийлээ шүү дээ. Тэгээ одоо энийг мэдхгүй та хэд одоо яриад байгаа болтой байдаг шүү дээ. Танаас гадна өчнөө л хүмүүс ярих юм байна. Шүүмжлээл те. Та хэд одоо энийг болол өчигдөрхөн хүртэл тэр томилгоо явж явах тэр Лодо Самбург танаа янзах фракци, Алтан бус янзах фракци чинь гişүн ерөнхийдөөс асуулаа шүү дээ. Та энэ засгийн газрынхаа бүтцийг цөөлөхгүй мүү гээл те. Арай л данхаасан байгаад байгаа юм шүү. Тэгчээд төр данхаасан байна гэд яриад идэг гэдэг. Би одоо тань зүгт тэгсэн чинь ерөнхий сайдын хариултыг та сонссноо. Юу гэж хариулсныг? Ерөнхий сайд засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахад зардал маш их гардаг учраас ер нь оруулахгүй байгаа гэж. Тэр чинь яг нэг одоо чинь хүнс үдэ аж ахуй яам гэдэг хүнс үдэ аж ахуй өнгө үлдэр яам болгоод өөрчилчих юм бол тэрээс нь дагаад одоо гадны үдэнд аянгаас ахвал болж өөрчлөхгүйгээр бүтцэд өөрчлөлт болно шүү дээ ер нь л. Багсгачаач гэсэн чи харин өөрчлөнө гэж яриад буруу л ойлгоод байгаа шүү. Одоо чинь 2016 оноос хэд иргэдэд үйлчлэх барилга нэрийн дор одоо нийгмийн даатгал татвар нийцэг үйлчлэгээр би сайлж ийм барилга 216 баригдсан. Тэгээд нийтдээ 765 тэрбум төгрөг баригдсан. За зөвхөн сүүлийн жилд 2025-аас 2026 шилжиж орж ирж байгаа 139 төсөл анхны төсөв төртгөөс 805 тэрбумаар нэмэгдсэн. Ингээд төсөв төртгөө нэмэгдэн шүү дээ тий. Хэдэн жилийн хугацаанд нэмэгдэх вэ? Гэхдээ яг нь ер нь нэгдэм байх. Ер нь одоо шинээр тавьж байгаа төслүүдийн бараг 60-аас 70% дараа онуудад дахиж нэмэгдэж орж ирдэг юм байна. Жишээ нь сумын төвд байгаа 1.5 км засмал замыг л 3 жил дарааж барьж 2024, 2025, 2026 гэж өгсөн юм. Тийм үст. 100% хүүхдээ одоо дотор байрыг 6 жил барьж шин. Тэгээд нэг сургуулийн улсын сургууль зэрлэгийн ашиглалтанд орох дунд цугцаа 4.3 жил байна шүү дээ. Ч одоо бид хэлээс манай чожо сайд чинь 1 жилийн тэр 2000 айлын орон сууц өрөөд байгаа чи бид нар одоо нэг сургууль ашиглалтанд оруулах 4 жил хүлээнэ гэж юу гэсэн юм. Тэр албаар л хийж бариад. Тэгээ үгүй чи мөнгө л юм байдаг байхгүй да. Тэгээ би зөвхөн танд таад нэг хэдэн жишээ хэлэхэд зөвхөн 2024, 2025, 2026 оны улсын төсөвд нийлээд 100 их найдах, 97 их найдах. Маш их мөнгө байгааз. Маш их мөнгө байгааз. 97 их найж 3 жил явах, сүүлийн 3 жил явах. Сүүлийн 3 жилээр тий. Тэгээд 2016 онд одоо нийт одоо улсын төсөв санхүүжилт 480 байгууллагуудын байр ашигтай холбоотой зардал 1 их найд байсан. 980 тэрбум орчим төр. Одоо хэд гэж бодож байна та? Одоо за хэд 4.6 их найд. Зөвхөн байр ашигтай холбоотой зарлуу шүү дээ тий. Тэг ийм ингээд юмтай болоод байна л гэдэг хэлээд байгаа юм. Тэгээ яг нөгөө нэгэнт ингээд бүтцээ засгийн газрынхаа төрийнхэн бүтцийг том болгоод ингээд явчихаар буцаж бууруулах сонирхол байхгүй юм байл. Ягаад нөгөө нэг бууруулахаар ингээд биенийг ашигласан бол бүгдөө ингээд нэг хэрчилтэд идэм бололтой юм гэж ойлгосон. Юм нэмэгчгээрээ буудгаа нэг муу талтай шүү дээ. Одоо тэгэл энэ ч одоо зөвхөн урсгал засвар нь
эд огшил урсгал засвар 2016 оны төсөвдөр 12 тэрбум байсан бол одоо ингээд нийтдээ энэ хугацаанд 485 тэрбум төгрөгөөр ингээд урсгал засвар эд огшил авсан биз дээ. Энэ ч одоо хайрын мөнгө биш үү? Гэхдээ хайрын байхаас яах вэ? Наа чинь сая л тэгээ бид нар ч мөнгөгүй гайхаад байдаг шүү дээ. тий мөнгө байхгүй гэдэл сүрхий юм болж исэн. Тэгээд яаж игээл гаргаал ирлээ. Одоо би зөв танаас нэг асуугаад таны орлого нэг 8 жилийн өмнөхөөсөө 5 дахин өссөн бол та яаж нэг асуудлуудаа шийдсэн байна үст. Яаж нэг байрны лизинг чинь дууссан ч юм уу, машины лизинг чинь дууссан. Эсвэл нэг шинээр томруулсан ч юм уу, нэг арай нэг өөр болсон байна үст. Гэхдээ тэглэхгүй байх. Харин энэ чинь улс чинь болохоор тэхгүй байна үст. За ингэлээ. Тэгээ өнөөдөр чуулганаар энэ хоёулынгийн өнөөдөр ярилцж байгаа нэвтрүүлгийг маргааш өрөө гарах юм шүү. Тэгэхээр үлзэгчтэй ойлгоорой. Өнөөдөр чуулганаар бас нэг чухал асуудлыг хилцлээ. Хилцэх хэсгийг санал ороод батллаа. Нөгөө стратеги ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах уу гэх тээ. Энэ дээр та ямар байр суурьтай байсан бэ? Өнөөдрийн чуулган дээр нэг үг хэлж байгаа харагдсангүй. Гэхдээ суусан биз дээ. Суусан бүтэн суучаад бисаа ярьлаа. Тэгээ жоох хоцрлоо. Энэ дээр ямар байр суурьтай байна? Яг уу ийм бас нөгөө нэг ядуугийн зовлон гэдэг шиг маш мөнгөтэй байж ингээл асуудлуудаа шийдэхгүй явцаагаад ингээ бүх юм чинь овоорцсон. Тэгээд одоо л энийг шийдэхгүй болох уу гэдэг юм хандлага чи одоо орж ирээд байна шүү дээ. За өмнө би хурлын гишүүн байж үзээгүй болохоос мэдэхгүй юм байна. Нэг бол байн ингэж явдаг байсан юм уу? Сая чинь одоо шатхан омслоо гэхэд манайхны 7-11 нөөцтэй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө манад худалдаж байгаа тал маань үгүй та нар нэг шатхуунаа одоо нэг шатхууны олигтойхоо нөөцлөх савтаа болоод байгаа ч тийм. Яаж ч нэг 2 сарын нөөцлөх савтаа болоод байгаа ч тийм. Гэдэг юм ярьдсан байл шүү дээ. Тэгээ тэр нь одоо энэ 30 жилийн хугацаанд анхудаага энэ удаа орж байгаа. Тэгэхээр одоо энэ нэг бол бид нар чинь нефтийн үйлдвэр манай ашиглалтанд ортлоо бас 100 хангахгүй учраас ямар нэгэн байдлаар одоо аюулгүй байдлаасаа бодсон ч тэр тийм. За одоо энэ дотоод төлөвлөгөөнө бодсон ч 2 сарын нөөцлөх дагуулгатай байх нь зөв л гэж бодож байгаа. Тэгээ би зөв л гэж бодсон. Тэр төсөв төртөг өмнөдөр бол яриаггүй. Яриаггүй. Гэтэ яг ойролцоогоор нэг бас нэг хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж таарах юм шиг үлээ тий. Тэгээ ингээд нөгөө дотоодын одоо импортлогч нүүрс ярьсаар хагаад бүр 2 сарын ардын намын нөгөө нэг зөрчилдөөнд орсоор шатхууны импортлдог одоо дотоодын компаниуд зээл олгоод тэгээд эднэр нь нөөцийн сав барих юм биш үү. Тэгээ буцаад төлнө гэсэн үг. Тэр нь зөвлөдөө. Тэгэхгүй бол одоо төрд байх юм бол одоо тэр агуулгын савчны хариуцсан захиргаа өснө. За тэгээд нэг 30 хүнтэй орон тонтор агуул 300 ажиллах болно. За тэгээд нөгөө стандарт нормороо гэж ууршд юм ба штэ. Баг хамгийн ихээр уурших үз төрдөөл. Тийм гэсэн сая яригдчихлээ те. Ууршаад алга болчлоо гэд бензин. Манайх ч нэг хэдэн онд л нэг онцгой хөдөлгөөний нэг газарт тэгсэн чинь ууршаад алга болцсон гэдэг нэг юм ярьсан штэ тий. Өчигдөр ууршлаа гэхэд яаж нэг хэдэн үе байдаг тодорхой байдаг байлгүй дээ тий. Бүгдөө уурчна гэж байна. Тэгээд миний бодлоор одоо бид нар чинь бид нар ч яг энэ сайд яриад байгаа шүү дээ. 2027 онд бид нар нефтийн үйлдвэрээ 100 ашиглалтанд оруулчихна гэдэг. Тэгээ тэр нефтийн үйлдвэр чинь өөрөө дотоодынхоо 70% өгч үү те. Яг юу нь бол бодтоо нэг 50-60 л хэл та. Тэгээ 70% гэж үсэн шүү дээ. Тийм 70% гэж яриад байлээ өөрөө тэг яхаа мэдгүй. Тийг хангана гэдэг байгаа шүү дээ. Тэр болтол бид нар нөөцийн саваа хэдэн жил барих юм бэ гэдэг чинь их чухал байгаа байхгүй. 2 жилийн турь барина гэж. Тийм тэгэхээр тэр нефтийн үйлдвэртэйгээ баг зэрэгцээд ашиглалтанд орох юм шүү дээ. Гүү яг тэр нөөцийн савнууд чинь байнга л ашиглагддаг шүү дээ. Тий. Одоо зэрэгч орсон ч гэсэн тэгэл тэр нөөцийн сав чинь 2 сарын ашиглалтанд байнга л байлгал одоо 2 сарын хэрэгцээтэй байнга л байлгах шаардлага үүссэн шүү дээ. Тэр наач бол мөнхийн ашиглагдал гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө нэг зэрэг ингээ ашиглалтанд орчих юм чинь тэр нөөцийн савтаа савгүй ер нь баг тэр нефтийн үйлдвэрээр болчих юм биш үү гэж. Юу гэж тийм багт. Одоо хэрэгцээг өнөөдрийнхөөр тооцож болохгүй шүү дээ. Хэрэгцээж улмал өссөн шүү дээ. Тэгээ өсөн тийм. Тэгэл яг бид нар нөгөө нэг одоо тэр бий болох гэж бодоод тэгж ойлгосон байхгүй анх нөөцийн сав барих гэдэг нь. Нэгдүгээр бид нар нөгөө эрхчил түрүүний танд нэм гişүн өөрөө хэллээ шүү дээ. Эрхчил 100 сая тонн нүүрс экспортлно гэд зорилт тавьсан. Төсөв дээрээ тавьсан. Орлогоо тэгээд тооцсон. Тий. Тэнгуут эн чинь ингээ нөгөө нэг
наашаа цааш маш их явж рейс хийх технэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр шатхуун маш их хэрэг болох юм байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ засгийн газар чи яг өөрсдийнхөө тэр орлогыг олохын тулд янз янзын байдлаар нүүрсний экспортоос гадна өөр олон 20 тонн алтгыг тавьсан. өөр олон зүйл хийх юм байна. Тэгэхээр ингээд яалчгүй шатхууны хэрэгцээ харж таарах юм. Болохоор эмтэйгээ уялдуулаад ингээд ер нь одоо нөөцлөх хэрэгтэй юм байна гэдэг ийм бодлого гаргаж байгаа болов уу гэж байна. Нүүдэл аль нь уйлна л да. Одоо ганцхан нүүрсний экспорт холбоотой уйлдахгүй л дээ. Тэгсэн чинь тэгээ эн чинь 2 жилийн дараа ашиглалтанд орно гэхээр жоохон. Тэгээд тэр чинь иргэдийн хэрэглээтэй уйлдана. Гэхдээ тэгээд эн чинь 2 жилийн дараа ашиглалтанд орсон чинь мөнхийн ашиглагдах сав болно шин. Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ яг зүгээр одоо яриад байгаа юм лог кьюбд уйлдахгүй байна л гэж яриад байгаа. Одоо танднасад юу гэж тайлбарсан бол өнөөдөр За тэгээд сонгуулийн тухай хууль нь ямар очиртай хууль илээ таны? яг уу улсын хурлын сонгуулийн тухай хууль орон нутгийн сонгуулийн тухай хууль хоёр дээр өөрчлөлт оруулахар төсөл дээр ажил бараг дуусч. Одоо нөгөө хамт өргөн барих гишүүдэд танилцуулах их байдлаар танилцуулга бэлдэж байна. Манайх төр чи өөрөө ингээд хуулиараа орон нутгийн сонгуул улсын хурлын сонгуул хоёр ялгаатай байдлаар хийгээд өчлөө шүү дээ тий. Одоо ингэнэр ирэх юм бол сонгох эрхийг хоёр ялгаатай байдлаар хангуулад байна шүү дээ. Жишээ нь орон нутгийн сонгуул гэхэд 20 цаг санал хураалтанд дуусдаг. Тийм биз? Тэгээд их хурлын сонгуул болохоор 2 цагт санал хураалт дуусдаг. Гэж адилхан төрлийн сонгуул шүү дээ. Нэгдүгээр ялгаа. Хоёрдугаар ялгаа нь орон нутгийн сонгуульд нь одоо чинь жагсаалт байхгүй. Энд чинь адилхан байх хэрэгтэй шүү дээ. Ингээд энэ өөрсдөө хуулиараа ингэ ялгаатай байдлыг бий болгож өгöd шүү дээ. Тэгээ нэгдүгээрт адилхан болгоё гэж байгаа энэ цагууд одоо цаг болно. Тэгээ хоёрдугаарт миний хуулийн зөвлөлтөөр бол орон нутгийн сонгуул жагсаалттай болно. Хурлын сонгуульд хамт явна. Тэгээд Араасаа явдаг. тий. Тэгэхгүй тэр чинь ингээл нэг 100 сонгуульдаа хаврын баахан мөнгө дахиж үрээл тий. Тэгээд тэр чинь дагсан маш их зарлууд байгаа шүү дээ. За хоёрдугаарт 200 сонгогчдод нэг ухуулагчийг одоо болиё гэж байгаа. Магадгүй энэ анх хуулинд орж явахдаа бол тухайд мэдээлэл харилцаа бага хөгжсөн тий технологи бага хөгжсөн одоо яг нэг нүгүүлэхэд одоо Дундгуй аймгийн Хадацэг суманд байгаа малчин дээр мэдээлэл хурдан очдгоо байхад 200 сонгогчдод нэг ухуулагч очиод уулзаа сони хөвлөд тараагаад ойлголт өгдөг байсан бол тухайн үед 100. Гэхдээ одоо бол энэ биш. Ягаад энэ биш болсон бэ? Энэ өөрөө сонгодог утгаараа мөнгө тараалтын систем болсон. Үүнийг болиул гэж. Ягаад би энийг яаж нэг одоо чинь манай ажлын албаныхан л да тооч утсан. 2024 оны улсын хурлын сонгуулиар Баянзүрх дүүрэг 275 мянган сонгогчтой. Тэгээд 83 нэр дэвшсэн. Тэгээ яг хуулийг харахаар 688 ухуулагчийг нэг хүн авах боломжтой болж байгаа. За. Одоо 83 нэр дэвшсэн шүү дээ тий. Нийт хүн амын тоо Тий. гарч иж шүү дээ. Тий. Тэгэх юм бол эн чинь нийтдээ 57 мянган хүнийг энэ 83 ухуул шилрээр ажиллуулах боломж үүсэж байгаа байхгүй хуулиар. Хуулиар зорхыг хийж энэ хинд ашигт. Мөнгөтэй сүлжээтэй намд л ашигт. Мөнгөтэй сүлжээтэй хүнд ашигт. Яагаад 83 дэвсэн бэ гэхээр одоо та ингээл харахаар ямар сурчлага хийгээгүй мөртлөө ингээл хүмүүс нэр дэвшүүлсэн ингээл нэг байж идэг шүү дээ. Нэг саналын бол тэднийхэн хуулиар олгож байгаа 200 сонгогч тутам ухуулагч нь худалдаж авдаг байхгүй. Тэр чинь бас нэг талаараа нөгөө сонгуулийн хуультайгаа холбоотой байсан. Харин тий тэгээд энэ чинь өөрчлөө гэдэг шүү дээ. Одоо та чинь юу гэдэг нэг намаас дэвшсэн. Арай жоохон бэртэй чадaltaй санхүүтэй. За энэ бас нэг өөр нэг хүн одоо манай нэг өөр нэг хүн одоо ингээд өөр намаас одоо таны одоо зохион байгуулалтайгаар нэр дэвшсэн. За яг тэ гарахгүй тэгтээ нэр дэвшиж байгаа л. Тий. Тэгэхээр тэр хүний 688 ухуулагчийг та авчиж байгаа байхгүй. Үнэлгээ авчих албаасаар. За зинний ухуулч. Тэгэхээр тэр хүн заавал таныг ярьж явах албагүй. Гэхдээ тэр тухайн хүнийгээ ярьж явах албагүй. Ерхэн одоо Г гэдэг хүний нэр ухуулч байлаа гэж шууд таныг явчих. Гэхмэд ингээд нийт эрдчийн сонгогчдыг чинь бараг 50% ухуулч байлаар авчиж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд эн чинь өөрөө мөнгөний хамаарлыг маш их бий болгоод байгаа хэвээр. Тэгээ бас нэг сонгуулийн өдрийг бас нэг амралтын өдөр явуулдаг биш. 6 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 3 дахь өдөр гэдэг болох юм бол бас эс нэмэх юм л. 5 дахь өдөр энэ төр тааруулахгүйгээр гэж байна уу тий. Үгүй яг хагасаа бүтсэн биш. Орон нутгийн сонгуул чинь тэгж явсан шүү дээ. 5 дахь өдөр ихэр чигээр 3 хоног дараа л амарч байгаа шүү. За агартан гарч агаарсын 2 хоног. Нөө 5 дахь өдөр намрангуут нь гараа авчдаг тий. Яг ингээд зарим тохиолдолд эрчийг хүрэхгүй байх тийм өсөл зорилгыг ингээ хуулиар бий болгоод сон боголт бий болгож өгдөг шүү дээ. Тийм байгаа шүү. Тэгэд ийм хэдэн онцлогтой нэг юм сонгуулийн хууль өргөн барих гэдэг чинь одоо ихтэй хамт өргөн барих гишүүдтэй ерөнхийдөө бол ярьсан байгаа. Тэгээд эднэртэйгээ бол нэг одоо танилцуулга хийгээл хамт өргөн барих шийднэ. Тэгээд энэ ч ерөөс сонгуульч мөнгөний сонгуул болчиход шүү дээ.
За ингээд тэрийг чинь дагаад хэвлэл мэдээлэл маркетинг ингээл харахад жишээ нь сая улсын хурлын 2024 оны сонгуулийн тайлан ингээ харахад нийт нь 863 хүн нийт дэвсэн байлуу да одоо энэ улс биш 2200 бодлоо. Түүнээс 863 за би тоог нь алдчих магадгүй. 860 хэдэн үндэсний аудитын газар тайлан өгсөн байна. За ингээд нам эвсэл ингээд тайлан мэл. Тэгэхэд зөвхөн нэр дэвшигч нам эвсүүдээс 270 тэрбум төгрөг сонгуул зарцуулагдсан байна шүү дээ. Энэ зөвхөн тайлан тусгагдсан. Тэр 860 хэдэн тий. Энэ зөвхөн тайлан тусгагдсан юм. Гэтэл би нэг ярьж санаж нь сонгуулийн жилээр жилийн 4 5 6 сард буюу сонгуулийн саруудад бэлтгэл сар болон сонгуулийн саруудад тухайн оны бид нийт бэлэн мөнгөний гаргалтын 94 гараад байна. Бэлнээр гараад байна шүү. Тэр юунд зарцуулагдав? Тэр хэдэн төгрөг байсан та санаж байна уу? бэлэн мөнгө ер нь юунд зарцуулагдтыг? Гэхдээ тэгээд бүртгүүлэхгүй гэсэн юм л зарцуулагдана үстэй. Хууль бус юм. Гэхдээ хянагдахгүй бүртгүүлэхгүй гэсэн юм л одоо зарцуулагдана үстэй. За тэгээд тэр бараг 300 орчим төгрөг. Зөвхөн 2024 он. Тэгээд зөвхөн 2024 он тийм багсаж би ингээд 2016 2020 гэж сүүлийн 3 жилийн сонгуулиар гаргуулад харсан чинь яг 4 5 6 сард бүр юм. Тэгээд ингээд буурчдаг. Яг босоод одоо хэвийн хэмжээнд саруудад тэгээ одоо сонгуулгүй жилүүд бол хэвээ. бүр яг хэвээ. Зах зээл дээр ч угаасаа 700 орчим 700 800 тэрбум төгрөг ер нь бэлнээр эргэлж идэм юм. Түүн дээр нэрхэн дахиад 300 тэрбум төгрөг зөвхөн сонгуулиар авчих гэж байгаа. Тэгээ 4 5 6 сар авсан. Тий. Тэгээ буцаага 8 сард энэ ингээд айгүй сонир локал хадгалж болгож болоод ингэсчтэй бил. Нэг бол нэг тухайн одоо нэг хэрэглээний одоо юунууд нэг тоонууд гардаг шээ тий. Тэр нэг өсчтэй бил. Одоо юу гэдэг худалдаж авсан тоо ч юм уу тий. Одоо нийт мөнгөнд зах зээл эргэлж байгаа мөнгөнд нэгдчихтэй бил. Тэр шиг сонир лок байх хэвээр. Тэгээ ер нь юм одоо тэгтлийн чинь төгрөгөөр за дахиад доллар байна. Одоо гадаад валют гэсэн. Басны 100 орчим сая гадаад валют сонгуул зарцуулагдаж байна. Одоо яг энэ сарууд бэлэн гарч байна. 100 сая доллар тий. За нэг 80 90 ингээл байсан баг тийг санаж байна. Тэгээд энэ чинь нэгтээ ярих юм бол бид нар чинь баг нэг их найдаар сонгуул хийж байгаа үстэй. Амар уу үстэй. Тэгээ нэг ийм сонгуулийн үйл ингээл явж бас ажиллаж байна. Ер нь нэг сүүлийн хаврын чуулганаас нэлээд ажиллалаа. Тэгээ энэ чинь ингээд хуулиараа бид нар өөрсдөө хуулийн цорхоонуудыг гаргаж байна. Би бол зохион байгуулалт гаргаж өгсөн гэж бодож байгаа. Мэдээж одоо яг тэгэл өнгөрсөн хугацаанд бид нэг сүүлийн за нэг 16 оноос хойш ч юм уу те 18 оноос хойш ч юм уу нэг жоохон ухаан орж эхэлж байгаа шүү. Монголын одоо олон нийт сошиал медиаг юм уу юм баха. Тийм магадгүй бах те. Нэг талаараа хоёр нөгөө талаараа улс төр явж байгаа залуу гишүүд те залуу улс төрчдийн ч гавь байгаа. Янз янзын эрүүл эрсдэгтэй залуучууд олон болж байна. Гаднаас нь ч гэсэн одоо улс төр явдггүй ч гэсэн гаднаас нь ингээд ярьж байгаа залуучууд бас олон байна те. Эднэрийн гавь явах. Тэгээд түүнээс өмнө яг ингээд нэг тоглоомын дүрмийг хэн зохиож ин те. Тэд нар л яг ингээд өөрсдийнхөө хууль өөрсдөө нийцүүлж хуулиа зохиодог те. Алхаа зөгтөг бүх юмаа төлөвлөдөг тийм л байсан шүү дээ. Тэгэл түүний л горн ингээл одоо хүртэл ингээл явж байгаа л. Бид нар ч 9 удаа ямар нэгэн байдлаар сонгуул хийсэн шүү дээ. Одоо ерөнхий сонгуулийг тооцвол орон нутгийн болон их хурлын сонгуул те. 9 удаа 9 өөр хуулиар сонгуул хийсэн шүү дээ. Тийм тэглгүй байна. Тэр яг сонгуулийн өмнө л сонгуулийн тухай хуулиа. Ер нь нэг 19 сарын 20 дээр өөрчилчихдэг шүү дээ те. Судалгаа хийж байгаа л тэгэл нэг сонгуулийн жил хууль өөрчлөлт болохгүй гэдэг залтаа яриад. Тэгээ хуулиа бичвэрт барьсан шүү дээ гэж. Өөрсдөө тааруулаад яг л тэгдэг. тэгэл өөрчилчихдэг те. Тэгээд энэ мэтчлэн янз янз юм байдаг. Тэгээ энэ сонгуулийн тухай хуулиа хизээ өргөн байна. 19 сарын 20 ер нь 19 сарын 20-оос өмнө л гэж бодож байна. Ерөнхийдөө одоо бичигдэд дууссан судалгаанууд нь дууссан. Одоо нөгөө бичиг баримт хийж бүрдэлтэйгээ нөгөө хамт ажиллах өргөн барих гишүүдтэй танилцуулах хийх мэйг л. За. Тэгвэл маш их мөнгөөр сонгуул хийгээд байгаа. Тэгээд бид нэр ийм их мөнгөөр сонгуул хийчихэд тийм учраас төрийн бүтцийг улам дагаалгаад төрийн бус компаниудынхаа бүтцийг улам дагаалгаад зарлын улам нэмээд бууруулах сонирхол. Нөгөө мөнгөө эргэлдүүлж ялгах. Бууруулах сонирхол болж. Дахин сонгогдохын тулд. За баярлалаа танд. За баярлалаа. Цаг орчим ярьтлаа. За ерөөхдөө нэг цаг орчим байхад л хүмүүс чинь их уртан бас үзэхэ болчихжээ тэгэхэд аль болох өөрөө чинь санаачилсан хуулийн төсөл хийж байгаа ажил
гэх мэтчлэн зүйлүүдийг яриулаад ингээд тусахыг хичээлээд баярлалаа танд.